За хай бүгдний өнөөдрийн мэнд хүргэе. Тэгээ өнөөдөр ярих гэж байгаа юм болохоор нэг тайлбарлаа ч гэсэндээ утга учир нь нэг сайн олдохооргүй юмны талаар ярих гэж байна. Учир битүүлэг тий. За тэрний юу вэ гэхээр би нөгөө мөнхцөлмөг ахын YouTube-ийг үзэж байгаа, бичлэгийг үзэж агаад биний улсаар аялсан тэр бичлэгийг үзэж агаад тэр нөгөө Voodoo фестивалийн тухай олоод Номог яриад ухад дотор хүн байхгүй гэдэг бол нэрээ дотор нь тэгээ тэн дээр нөгөө нэг ийм сүрлэн юм бүжиглээд идэв штэ. Тэгээд тэр дотор хамгийн гол нь ингээ ерөөсөө хүн байхгүй гээд байгаа. Тэгээ уусаа ямар ч эрүүл ухаанаар бодсон тэр дотор ямар нэгэн байдлаар хүн байх л ёстой штэ. Тэнгууд энтэй холбоотой маш олон бичлэгнүүдийг үзэнгууд ингээ доторх нь ингээ нээж хүртэл ингээ харуулж маруулаа тий. Тэгээ нөгөө нэг сүрэл шиг юм бүр урууга хараад бүр нөгөө тийшээ эргэж хүртэл ингээ явж мовоод байгаа байхгүй юу. Тэгээ тэр дотор ингээ хүн байхгүй гэж тайлбарлаад ангууд тэр надад бүр ингээ амар санагдаад яагаад энэ дотор хүн байдгүй лээ. Тэгвэл энийг хүн биш өөр юу хөдлөж ээж болох уу гэд бодоод за тэгээд мартаад орхисон байсан. Тэгсэн чинь манай ээж бас над руу фэйсбүүкээр яг тэр нэг Voodoo фестивалийн бичлэгийг явуулаад тэг ингээд энэ дотор хүн байхгүй гэж штий гэд над руу ингээ явуулаад тэг бүр яг тэрэндээ бүр ингээ үнэхээр итгэцэн заяа. Тэг бүр ингээ 2 удаагийн юм тохиолдол болоо тэгээд за окей би яг энэний учрыг олох хэрэгтэй юм байна. Учрыг олон ч шиг зүгээр ингээд яг ямар механизм ямар юм ингээ болоод байна гэдгийг ингээ мэдээ гэж бодоод за тэгээ хайж үзлээ. Янз бүрийн томоохон тийм сайтууд BBC ч юм уу CNN ч юм уу эсвэл өөр юу гэдэг чинь тиймэрхүү газрууд дээр бол яг ингээд дотор нь хүн байдаг байхгүй энэ төр гэдэг юм тайлбарлаагүй зүгээр ингээд одоо энэ шашин нь болохоор ийм тийм ингэж уламжлагдаж ирсэн ийм утга учиртай гэд яг тийм талаас нь ингээд ярьсан байгаа байхгүй юу. Тэгээд мэдээж надад хариулт өгч чадах зүйл нь ChatGPT гэсэн. Тэгээд би ChatGPT-тэй бүр ингээд солиортлоо баах юм бичээд чатлаа. За тэгээ хамгийн түрүүлээд энэ яадаг шашин юм бэ? Ямар утга учиртай юм бэ гэдгийг ингээд асуусан. За тэгээд энэ бүжиг нь болохоор Зангбето бүжиг гэж нэрлэдэм билээ. Энэ Voodoo шашныхаа нэг тийм бүжиг. Тэгээ энэ болохоор баруун Африкийн одоо Огу хүмүүсийн юм соёлд шөнийн хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг тийм үүрэг өрөөлтэй тийм одоо сүрлэн юм байгаа хгүй юу. Тэгээ тэр нь болохоор ихэвчлэн ер нь бол одоо тэр газрыгаа хамгаалдаг ойр орчныхоо тэр байгаль орчин янз юм хамгаалдаг тийм сүнснүүд гэж үздэг. Тэгээ тэр сүнс нь өөрөө одоо яг тэр сүрлэн ийм хүүхэлтэй шиг юм гэж явж байгаа юм билээ. Тэр дотор одоо ингээ сүнс байгаа. Тэгээ тэр нь ингээ сүнснийхаа хүчээр ингээ хөдлөөд бүжгэлж мүжиглээд идэг. Тэгээ нэг тийм зан үйл хийдэг тийм юу байгаа. Тэгээ энэ болохоор биний улсад болохоор яг 1 сарын 10-нд жил бүрийн 1 сарын 10-нд энэ Voodoo фестивал гэдэг зүйлийг хийдэг. Энэ бол бүр ингээ амар том ингээ фестивал. Тэгээ ер нь бол дэлхийд даяар энэ Voodoo шашны соёл уламжлалтай юм улсууд 1 сарын 10-нд яг уламжлал болгоод энэ фестивалаа ингээ хийд юм бэлээ. Тэгээ энэ Voodoo шашин нь болохоор түүхэнд ер нь бол хүмүүст олон дэлхийд хамгийн юм буруу байдлаар ингээ танигдсан тийм шашин гэж байгаа байхгүй юу. Яа тэгэхээр дандаа ийм нэг яг шүтлэг маягаар өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээд одоо буддын шашин чинь хэлний нүгэл үлдэж болохгүй ч гэдэг юм уу тий үлийн өрмөр дараа төрөл гээд нэг тиймэрхүү номлолттой байдаг бол номлолч байх үү тий тиймэрхүү зүйлүүдийг ингээд сургаад ойлгох гад явдаг бол яг энэ шашныг болохоор дэлхийн нийтээр юугээд харсан бэ гэхээр ер нь бол нэг юмтэй чөтгөр мөтгөр хар шид мэд нэг тиймэрхүү зүйлтэй ингээд холбоод ойлгоцсон учраас хамгийн их ингээд буруу ойлголтоор ингэж танигдсан буруу ойлголтыг өгдөг тийм шашин гэж бас тодорхойлогддог юм шиг байлээ. Энэ бол ChatGPT-ийн өгсөн мэдээлэл шүү үгүй юу. За тэгээ энэ шашны гол утга учир нь гэх юм бол үг дээдсийн сүнс нь эргээд ингээд үр удамдаа хурж ирээд тэгээ ингээд байгаль орчноос сахидаг амьдралын сайжруулдаг ч гэдэг юм уу те ингээд юу хийх ёстой яах ёстой болохгүй ихгүй юмнуудыг ингээд хэлж өгдөг гэдэг жаа байхгүй юу. Тэгээ энэ Зангбето гэдэг байгаа тэр бүжгийг нь хийж байгаа тэр нөө сүрэл шиг тийм юмнууд нь бүр юм байгаль хамгаалагчийн хүртэл үүрэг гүйцэтгэдэг гэж байгаа байхгүй юу. Тэгснэ ингээ ус мусан дээр хүртэл ингээ явдаг. Тэг ярьдаг хамгийн амар нь. За тэгээ ярихдаа зүгээр ингээд одоо тэр хүмүүсийн хэлээр ярихгүй нэг юм онцгой зөвхөн тэр хүүхэлтэйнүүдийн л тэр ярьдаг хэлээр нь ингээ ярьдаг. Тэгээ тэрийг нөгөө нэг одоо тахилч нь орчуулж өгдөг гэж байгаа байхгүй юу. Тэгээ надад энэ бүр ингээ амар манай одоо бөөтөө амар адилхан санагдсан гэх юм уу. Бөөчи ингээл нэг өмсгөл онгодоо ингээл оруулаад тэгэл нөгөө нэг шүтээ гэж хүн байдаг штэ биш төшөө гэдэг хүн байдаг штэ тэгээ төшөө нь ингээл хэлж байгаа ярьж байгаа юмыг нөгөө хүмүүст ингээл орчуулж хэлж өгөөл нэг тэгдэг бүр яг тэр шиг санагдаад
Тэгээ дээрэс нь ингээд бас л тий ингээд үнэхээр яг хүний биед ингээд сүнс ороод өөр хоолоогоор яриад өөр нүр царайтай болоод тэр нь ингээд хаацсан тий ингээд ярьж ин гэхэд бол өөр хүмүүс бол ингээд итгэхэд аюу хэцүү штий. Тэнгууд яг энэ ч гэсэндээ нэг тэрэндээ адилхан ийм жишээ олж тараад байгаа байхгүй юу? Тэр сүрэлтээ дотор нь ингээд сүнс ороод тэг ингээд хөдлөө бүжиглээд байна. Тэг ярьдаг тэр яриаг нас нэг ийм тахилч гэдэг хүн орчуулж өгдөг гэд. Тэгэхээр бас ингээд амир бусдын ингээд өөрөө ингээд те өөрийнхөө улсын юм ингээд ингээд өнгөрөөд их хэрнээ өөр улсын тим юм амир шүмжилгээд байгаа юм шиг те амир ингээд энэ бол хуурам эхлэлт энэ бол зайлмал гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ерөөсөө би ярих гаагүй байгаа шүү. Тэрийг маш сайн ойлгоорой. Бусад улс орны шашин шүтлгийг тэгж доош нь хийж доромжлох те ингээд үгүйсгэх тим надад ямар ч санаа байхгүй. Зүгээр л энэ дотор яг юу байна вэ гэдгийг мэдгэл амир чухал байсан учраас тэгээ та ичсэндээ тэр угаасаа бүх зэлбэг ахын юм тэр бичлэгийг бол маш олон хүмүүс үздэг. Тэгээд тэр олон хүмүүс ч гэсэндээ ингээ гайхаад үнэхээр нэрээ энд юу байд юм болоо гэж бодсон байж магадгүй гэж бодоод тэгээ ярихаар шийдлээ. Зүггүй байлгүй дээ. Юу вэ? Гүйе дахиад хөдлөд яваад хэллээ шүү дээ. Энэ дотор бол хүн байхгүй гэж үздэг. Угаасаа тэр хүмүүс нь ч гэсэндээ ингээ жуулчдыг ирэхэд харуулхтаа ингээд үгүй хинч байхгүй хүн байхгүй гэж хэлдэг. Тэгээ ингээд хүн байхгүй гэж итгэх нь тэр дотор ингээ хүн байсан ч энэ дотор байхгүй гэж итгэл үнэмшил ингээ төрүүлэх нь энэ шашны одоо тэр хүмүүсийнх нь итгэгчдийнх нь гол үзэлд баримтлал байгаад байна. Итгэл үнэмшлээрээ энэ нэг юм том тулгуур ингээ мод байгаа штэ тий. Тэрний эргэн тойронд нь ингээд амар авсаархан ингээ бүхийсэн байдлаар ингээ хүн нь дотор нь ингээ нуугдчихийдэг гэж байгаа. За тэгээд тэр хүн нь маш юм туран хай тийм одоо уян хатан хөдөлгөөнтэй сайн нугардаг ч гэдэм үү те маш уян хатан ингээ байх шаардлагатай байдаг гэж байгаа. За тэгээд гадна талаасаа харахад хүний тэр биеийн хэлбэр гар хөлн ингээ харагдахгүй байхаар угаасаа тийм бүтэцтэй одоо ингээ мангар том ингээ сүрлийн ийм овоохоо шиг ийм конус хэлбэртэй юм байгаа штэ. Тэгээд тэр дотор гол нь ийм амар олон ингээ давхраг байгаа учраас аль нэг давхрагт нь тэр хүн ингээд ороод нуугдах ингээ боломжтой гэж байгаа байхгүй юу? Ганцхан нэг ийм биш ингээд амар олон ингээд давхарлцсан юм давхаргын тим юмнууд байгаа. Тэнгуут тэр хүн чинь мэдээж л ингээд дотроо өөрийгөө далдлах ингээд хувцас өмсөн штэ. Тэгээ тэр сүрэлжээ ингээд амар олон ийм нарийн ширхтэй ийм цузаан ийм памбасын юм байгаа учраас тэр дунд тэнтэйгээ адилхан өнгийн юм өмсөөд хувцаараа ч гэсэндээ өөрийгөө ер нь бол ингээд далддаг гэж байгаа. За тэгээд гол одоо энэ бүжигний чинь хамгийн гол хөдөлгөөн ингээд эргэлдэх хөдөлгөөн хийгээд байгаа штэ. Тэнгуут юм ингээ амар хурдтай ингээ эргэлдээд ингээ тийм хөдөлгөөн хийж явах үед дотор нь ингээ хүн байгааг эсвэл тэр хүнийх нь хөдөлгөөнийг нь ингээ ерөөсөө анзаарах боломж ингээ хүнд олгодгүй гинэ. Одоо яг ингээ нүдээр харахад ингээ харааны тэр төвшөнд одоо байдалд тэр амар хурдтай эргэж байгаа юм дотор хүн байгааг анзаарах тийм боломж сөхөө өгөлгүйгээр эргэлдэх хөдөлгөөнийг ингээ хийдэг гэж байгаа юм. Тэгсэн баа. Тэгээд яг тэр эргэлж байгаа үед ингээд сэвсгэнж байгаа тэр нөгөө нэг сүрлнүүд нь тэр хүний нүдийг ингээ үнэхээр яг ингээ амар сайн хуурч чаддаг гэж байгаа байхгүй юу. За тэгээд дотор нь хүн байгаа гэдгийг нь батлах бас нэгэн зүйлүүд гэх юм бол яг энэ бүжиг нь өөрөө ямар нэгэн ийм одоо жигд ийм хурдтай тэгээд чиглэлээ өөрчилдөг. Тэгээд хөгжмөнтэйгөө ингээ уйлдаж ингээ хөдөлдөг гэж байгаа. За тэгээд зарим газрын хөдөлгөөнд ингээ хариу үйлдэл үзүүлдэг гэж аахгүй. Тэрний үехээр одоо ингээ замдаа ингээ бүжиглж байгаа үед нэг юм том чулуу ч юм уу тийм байх юм бол тэрэн дээр ингээ тэглэхгүйгээр ингээ тойроод ингээ одоо саадыг ингээ давдаг гэх юм уу. Ямар нэгэн хан ман таазанд ингээ тулах гээд ах юм бол ч гэдэг юм уу тий барилгын хан ман ч юм уу эсвэл мод зодонд ингээ тулах гээд ах юм бол ингээ цухтаа зайлаад явдаг. Тэнгуут ингээ тийм одоо механизм хөдөлгөөнийг ингээ хүн л ер нь ингээ амар сайн ингээ хийх боломжтой. Яг тэр сүрлэн дотор одоо сүрлийг хөдөлгөх тийм хөдөлгөөнүүдийг хийх нь яг ингээ хүний л хийж чадах юмнууд байгаад байна гэж юу нь бол үзээд байгаа байхгүй юу. За тэгээд энэ нь болохоор зүгээр нэг жирийн нэг хүн тий одоо би ч юм уу тэр дотор ороод ингээ тэрийг ингээ хөдөлгөөн угаасаа л байх боломжгүй. Тэгэхээр яг энэ одоо занг бето бүжгийг хийхийн тулд тэр сүрлэн дотор орж бүжиглэхийн тулд угаасаа л ингээ багаасаа ингээ бэлтгэгддэг гэж аахгүй. Одоо балет чингууд чинь ингээ бүр жоохноос ингээ бэлтгэдэг тий. Тэг ингээ хөл мөл нь угаасаа ингээ бүр ингээ тэр бүжгийнхаа хөдөлгөөнд ингээ ороод бэлтгэлдээ ингээ тасаад ингээ амар болсон зургнууд ингээ явдаг штэ. Яг тэрнтэй адилхан одоо энэ зангбето бүжиглж байгаа хүмүүс нь угаасаа л цаанаасаа бэлтгэгдсэн байдаг. Бүр багаасаа энэ бүжгийн одоо бүжгээр ингээ бэлтгэгдээд энэ дотроо яаж нуугдах уу, хаана ингээ зогсох уу ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү зүйлүүдээ ингээ бүгдээрээ мэдсэн байдаг.
гэж байгаа юм. За тэгээд дээрэс нь бас нэг юм тохиолдол гэх юм бол доторх хүн санамсаргүй ил гарсан тохиолдол ингээ бас байдаг гинэ. За тэр нь болохоор 2016 онд BBC World Service-ийн нэг сурвалжлагч Бенинд очоод энэ Замбето ёслолыг ингээ сурвалж исэн гинэ. Вуду энэ фестивалыг ингээ сурвалжилж байхдаа яг энэ бүжгийн үеэр амар хүчтэй салхи шуураад тэр хүчтэй салхинд нь яг ингээд нэг хэсэг нь ингээд гаднах бүрхүүл ингээд хөгдөх үед доторх хүн ингээд хормын төрөйд ингээд секундын зайтай л ингээ ер нь харагдаад өнгөрсөн юм шиг байна. За ерөнхий бүтцэн гэх юм бол 1.5-аас 2 метрийн юм өндөртэй гэж байгаа. Тэгээ төвдөө ийм хоолой байдаг гинэ, хүндийн ийм хоолой. Тэгээ бүхийсэн багтахаар хэмжээтэй гэж юм. Тэгтээ би энийг сайн ойлгохгүй байна. За тэгээ агаар солилцох ийм нүх ингээ бас байдаг гинэ. Мэдээж тэр чинь ингээд амар битүү юм юу байгаа учраас дотор нь хэрвээ хүн байгаа бол тэр хүн нь амьсгалах хэрэгтэй. Тэгэхээр агаар солилцох ингээд нүхтэй. Би ер нь ингээд энэ сүрэл том юу нийтдээ ер нь хэдэн килограмм жинтэйг асууж үзсэн. За тэгсэн чинь ер нь бол жижиг нь 10-аас 15 кг дунд хэмжээтэй нь буюу 1.5-аас 1.8 м хэмжээтэй нь болохоор 20-30 кг. За тэгээд нэлээд томдоо орох тийм сүрлэн үгэлтээнүүд нь болохоор 2 м болон түүнээс дээш гэж юм. За энэ нь болохоор 35-аас 50 кг хүртэл юм жинтэй байдаг гинэ. Тэгэнгүүт туршлагатай Замбето бүжигчд бол 30-аас 40 кг хүртэлх жинтэй энэ сүрлийг бол хідэн цагаар ингээ эргэлдүүлж бүжиглэх юм чадвартай байдаг гэсэн байна. Тэгээд мэдээж одоо энэ амар хөдөлгөөн хийгээд бүжиглж явах үедээ энэ бүжгээ бэлэгдэхдээ муу юм юмнууд ингээ айрлна, хүмүүс ингээ тайвширна, тэ ариуслын юм зан үйл явагдана, хүмүүс ингээ тэр бүжгийн үеэр ингээ дотроос ингээ ариусч идэг хамаг муу муухай бүхэн арилж идэг гэж юу нь бол үздэг юм байна. За тэгээ хэдүүлээ бас бичлэг хамтдаа бас үзье л та. Яаж юм? Мөнх цэлмэг ахын бичлэг дээр болохоор нэг айхтар тэгж амар юу яагаагүй. Нөгөө бүр ингээл урууга харж мараал амар эргэлдэж мэргэлдээл ерөөс тийм бол гараагүй. Тэгтээ яг хэдүүл тийм бичлэгнүүд ингээ үзэж үзье заяа. Тэр яг ингэж байгаа байхгүй юу? Гэт нэг ганцхан модоо ингэж төшүүлснээ ингээ эргээд тэгээд бас ингээ хумигдсан байж байгаа юм чи ингээ дэлгээд ийм шуу шиг болонгуудаа бас ингээ хөдлөд байгаа байхгүй юу. Тэгээ одоо ингээ алхаж малхаж яана харангуут яг л хоёр хөл ингээ яваад байгаа байхгүй. Тэгээ мангар олуулаа ингээ бараг 4-5-аараа ингээ зүгээр ингээ нэг юм сүрлэн хувц өмссөн хүмүүс ингээ алхаад байгаа байхгүй. Яг ингээ хоёр хөлний ингээ алхаа ингээ харагдаад байгаа байхгүй. Тэгсэн ирнээл дотор хүн байхгүй гэж хэлээд байгаа. Тэгээ ингээ дэлгэцсэн байгаа бас энэ миний ингээ харангуут үнэхээр л нөгөө нэг олон давхаргатай нэг давхаргын дотор нь ингээд нуугдцсан ингээд зогсож явах ингээд боломжтой л харагдаж байна юм бол. Тэгээд нөгөө нэг ганцхан ингээд модороо ингээд газар төшүүлэнгуудаа дээдл нь ингээд эргээд байгаа штэ. Тэгээд дээдл нь эргэж явахдаа ингээд газар дээр угаасаа ингээд унж байгаа байхгүй юу. Тэр унж байгаа хэсэг дээрээ л нэг хөлмөлөө ингээд тулцсан. Тэгснээ дахиад нөгөө тулгуураараа ингээд тулаад тэгээд дээрээ ингээд хөдлөж явах боломжтой. Та нар миний ярьж байгааг ойлгож байгаа үстэй. За ямар ч тач тийм байна. Тэгээ та нар юу гэж бодож байна? Миний хувьд бол угаасаа л хүн байгаа гэж бодож байна. Өөр гэхдээ янз янзын юмар хөдлөж явах боломжтой юу? Утас мутас за арайч нүдэнд тийж амар олон хүн харж яхад бүр тийм том фестивал амар олон жуулчд ирдэг тийм юм дээр утас муц хэрэглэнэ гэж бараг л байхгүй хуус тэр чинь яаж ижаал харагдана шүү дээ. Тэгээ тийм байна. Тэгээд би нөгөө ихэнд хэлэхдээ тайлбарлаад ч шийдэлт хүрэхгүй тийм юм ярих чинь гэсэн тэгээд дотор нь хүн байгааг нь үнэхээр л ингээ баталж чадахгүй. Тэгээд гол нь нөгөө нэг жуулчд муулчдыг ингээ очихоор хүснээр нь ингээ ухуулахгүй тий ингээд хурж болохгүй гээл зүгээр ингээд халтгаан нээснэ тэр хүн байхгүй байгааз гэл нэг амар ингээд дахиад нэг ой гээд нэг ингэж чиж болохгүй тийм нөхцөл байдал учраас тэгэл нэг тиймэрхүүл байна. Тэгээд за дотор нь тийм хүн байсандээ чи яах вэ? Тэгэл чинь тэгэл бас л нэг улсын соёл тийм юм байна. Тэгээд манай бөөгч гэсэндээ өөр улсын хүмүүс, өөр шашинтай хүмүүс наа чи худлаа ингээл өөрөө ингээл жүжиглэл хоолойгоо өөрчлөл яриад штэ гэл бас үүсгэж болохоор штэ. Тэгээд тийм болохоор юм байна. Тэгээд ChatGPT бол ямар ч сан дотор нь хүн байгаа, маш сайн нууж байгаа. Тэгээ энийг нуух хэд арга байна гэ түрүүний юмнуудыг хэлж өгсөн. Ингээ хүн өөрөө ингээ нуугдж яадаг амьсгалах ингээд хоолой молоотой
гэдэг тийм хэлж өгсөн байна. Тэгээд та хэд дөөр энийг хөдөлгөж явах ямар арга техник байж болохоор байна. Тэрийг комент хэсэгт үлдээгээрэй заяа. За тэгээ ямар ч юм бэ? Сонирхол хөдлөөд хайгаад юм бичлэг хийжлээ. Дараачихаа бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Нэр тийш.